Сайн уу манайхаа. Дараагийн бичлэлээрээ уулзж байгаадаа баяртай байна. Бичлэлдээ орохоос өмнө лайк дараад, сувагт маань subscribe хийж биднийг дэмжихээ мартав. За ингээд бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. Камис хэр их хугацаа өнгөрчвөө. Шатаж дүүдэгдсэн бие маань хөдөлж өгөхгүй байна. Үгсэн хүнийг амжуулахын тулд хориотой шившлэг ашигласны төлөөс нь энэ гэж юу? Харамхан өргөөний гүнд олших энэ газар хинч ирэхгүй. Энэ чигээрээ үгсэн маань дээр үж марадгүй. Миний оронд үгсэн багш маань намайг харуул үнэхээр инээдтэй санагдах байх та. Хэвч би аль хэдийн бүхий л зүйлийг тушиж үтсэн. Одоо надад амьдрах хүсэл алга. Гэхдээ надад харамсалтай санагдаж байгаа нэг зүйл байгаад. Түүнтэй уулзаж чадаагүй явдал. За яах вэ? Өгчүүл түүнтэй уулзаж болох байх хэмээн бодов. Гэтэл гинт нэгэн дуу хоолой. Чи амьдрахыг хүсэж байгаа бололтой. Камис, энд яагаад дуу хоолой сонсогдож байна вэ? Би хий юм харж сонсоод байна уу гэж гайхна асуугаад. Би хий үзэгдэл бишээ. Чиний тэр их хүсэл тэмүүллийг мэдрээд энд ирлээ. Камис, би зөвхөн номон дээрээс л уншиж байсан. Чи чөтгөр юм уу гэж асуухад. Сэрия, тийм ээ. Чи чөтгөрүүдийн талаар мэддэг байх нэ. Тэгвэл ажил илүү хурдан бүтэнэ. Миний хүчээр амиа аврахын оронд хоёудаа тохиролцоо хийвэл ямар вэ гэж асуухад. Камис, үгүй. Би одоо амьдрахыг хүсэхгүй байна гэж хэлээд татгалцахад. Сэрия, тэгвэл чи юу хүсэж байгаагаа хэл гэж шаардахад. Камис, миний хүсэж байгаа зүйл үү? Сэрия, тэр шидийн тойрог. Чи хэн нэгнийг амжуулахыг хүссэн тийм үү? Чиний уулзахыг хүссэн үгсэн хүн байна уу? Тэр бол миний мэрэгжил. Би бол үхэгсэд болон ялзарлын чөтгөр. Сэрия, байна. Чиний амжуулахыг хүссэн хүнтэй уулзахад чинь би тусалъя. Надтай гэрээ хий гэж санал болгов. Камис, би чамайг хайртай хүнтэйгээ эргэж уулзаасаа гэж хүсэж байна. За яах вэ? Тэгье гэж хэлээд зөвшөөрөл өгөв. Би өөрийн чадах бүхнээ хийсэн гэж бодсон. Гэвч хэрв надад тушиж үзээгүй арга хэвээр байсаар байвал хэмээн бодоод. Би бууж өгч чадахгүй гэж бодов. Хөдлөх гэж оролдоход би энэ хөдлөхгүй байх ба азар цэргүүд олон түүнийг гэрлийн ордон руу зөөв. Адольф, чи намайг хэр их санаа зовсныг мэдэж байна уу? Үс чинь яачихсан юм бэ? Өнгөрсөн 10 хоногт чи юу хийж байсан юм бэ? Снэк гэж л битгий хэлээрэ гэж хэлв. Камис, намайг уушлаар ааваха. Би ядарч байна гэж хэлв. Сэрия, ямар харамсалтай юм бэ? Ав ахтайгаа уулзалгүй удаж байж ингэж үл тоомсордож болохгүй шүү дээ гэж хэлэхэд. Камис, дуугүй бай Сэрия. Хэрв чи чадвараа батлахгүй бол би энэ гэрээг цуслах болно гэж анхааруулв. Сэрия, ойлголоо гэж хэлээд зөвшөөрөв. Камис Сэриятай хийсэн миний гэрээ ингэж ихэсэн юм гэж бодов. Элит бүжгэм Сэрия өөрийн хүчний нэг хэсгийг Камис морогт зээлдүүлж түүнийг Викир Ван Баскервилтэй уулзахад нь туслах болно. Үүний төдөөс болгож Камис морг өөрийн махан биеийн бүх хямртыг нэг өдрийн турш Сэрияд шилжүүлж бүтэн нойронд автах ёстой. Үүнээс гадна Камис морг нь Сэрия болон чөтгөрүүдийн талаарх ямар ч зүйлийг бусдад задруулахыг хориглоно. Би Сэриягаас 2 хүч олж авсан. Хүссэн бүхнээ олох чадвар, мөн үхвстийг эргүүлэн авчрах чадвар юм хэмээн бодов. Камис удалгүй Рузийг олон амжуулах ба. Камис зэрлэгүүдэд ам үрэгдсэн үеэл дүүгээ олж чадсан ч гэсэн. Сэрия, би гайхаж байна. Энэ миний хувьд ч анхны тохиолдол байна. Чиний хайж байгаа тэр Викир гэгч эр хүний сүнс надад мэдрэхгүй байна гэж гайхав. Камис, би бууж өгч чадахгүй байсан. Өдөр нь би моргийн гэр бүлийнхнээс зайлсхийхин тулд тусгаарлах бэлтгэл гих шалтгаан ашиглан Рузийг асарч. Харин шөнө болоход би Викирийг хайдаг байлаа. Хугацаа өнгөрөх тусам би ээж, авг ах болон гэр бүлийнхнээсээ улам бүр холдож байсан ч тэр талаар бодох зав надад байсангүй. Би Викиртэй уулзах болно. Миний бодож чадах цорын ганц зүйл энэ байв. Нэг өдөр Камис, хэн бэ гэж асуув. Чи энд яаж орж ирэх гэж асуухад. Данталиан, би чамтай уулзах гэж энд ирээгүй хүн минь. Сэриягийг гардаж иргэж тушаав. Камис, тэр өдрөөс хойш Руз алуу болсон. Сэрия, миний хамтрагч 9-р бүлгэм түүнд боол хэрэгтэй байна гэд тэр хүүхдийг аваад явчихлаа. Тэр нэгэнт өөрийнхөө мөрийг нуучход түүнийг олоход хэцүү болно. Камис, чи түүнийг аваад явахыг яаж зөвшөөрч чадаж байна гэж уурлан асуухад. Сэрия, тэр үхчихсэн шүү дээ. Би түүнийг дахиад л янзавчихна. Битгий уурлаж бухимд гэж хэлв. Камис, тэгэхэр чи гүн гүндээ үнэхээр чөтгөр хിവэрэ байгаа байх нэ гэж бодов. Рузийг хайхаар явсан тэр өдөр надад гайхамшиг тохиолсон юм. Викир уулзалгүй уджээ Камис морг.
Хамгийн сүүлд уулзснаас хойш чи үнэхээр их өөрчлөгдөж гэж хэлв. Камис би түүнээс асуухыг хүссэн бүх зүйлээ шууд амнаас автчихын даваан дээр. Викер, бид бие биенээ харалгүй маш их удсан байхад чи яагаад ийм тайван зүйлс яриад байгаа юм бэ гэж уурсан асуухад Камис, хэрв чи амьд байсан бол яагаад намайг хайж ирээгүй юм бэ? Энэ нь миний хувьд хэр зэрэг хэцүү байсныг чи мэдэх үү? Зөвхөн чамтай дахин уулзахын тулд би хэрхэн тэмцэж ирснийг чи мэдэх үү? Гэвч би юу ч хэлж чадаагүй хэмээн бодов. Викер, чи чөтгөртэй гэрээ байгуулсан бололтой юу болсон бэ гэж асуухад Камис, учир нь би амьдралынхаа сүүлчийн мөчөд чамд дайчим хүчрхэг эмэгтэй шиг харагдахыг хүссэн юм. Асуухгүй байсан ч чиний нүдний харц урд өмнө хизээч ийм харагдаж байгаагүй би мэдэрч байна. Чи үнэхээр царайлдаг сайхан эр болж өсчээ. Бүх зүйлийг баллаж орхисон над шиг биш хэмээн бодоод Викер, Камис, морг гэж асуухад Камис, миний хугацаа удахгүй дуусна. Тэр үед чи Сириатай тэмцэх болно гэж бодов. Чиний төлөө миний хийж чадах сүүлчийн зүйл бол чамайг дахин ганцаарамч нь тэнцвэрлэхгүй байх явдал юм хэмээн бодоод гэхдээ чамайг дахин харж чадсан болохоор намайг таньж олж өгсөнд баярлалаа. 100 ононоос 100 оноо. 100. Чи бид хоёрын өмнөөс аз жаргавтай амьдрах ёстой шүү гэж хэлэв. Олон өргөснүүдэд нэгц сүлбүүлэх гэж байхад нь Викер хамгаалаад. Викер, яагаад? Чөтгөртэй хийсэн гэрээнээс чинь болоод чи надад хэрж чадахгүй байсныг би ойлгож байна. Бидний тулалдах үед чи надад ямар ч үгтийн цохилт өгөөгүй. Хэрв өөрийнхөө амьдралыг дуусгар болгосон чинь тэр талаар ярьж чадахгүй гэдгээ надад хэлэх гэсэн чиний арга байсан юм бол. Чи яагаад дахиад ийм зүйл хийж байгаа юм бэ? Тэгвэл надад битгий санаа зов. Бүх зүйлийг надад даатгачих. Би чөтгөрт хизээч ялагдахгүй гэж хэлв. Аюулын зэрэглэл S+ хэмжээ тодорхойгүй. Олдсон газар, сүрлийн үүдний гүнд, могоо нам өөрөөр. Хүн төрөлхтний байгалийн дайсан бөгөөд шархтаж, үхдэггүй тул 10 гамшигын нэг юм. Сүрэг болон ан амьтад мөхөх болно. Сэрия уулзсандаа баяртай байна. Шүний анжнохоо. Чи тэгэхээр Викер байх нэ? Өрөөнийхөө хүнээс чиний тухай их сонссон. Викер Камис морвид юу тохиолдсон бэ гэж асуув. Сэрия, яагаад? Чи санаа зовоо юу гэж асуув. Викер, одоо Камис чиний доктор унтаж байгаа юу гэж асуухад Сэрия, би түүний биеийг нэг өдрийн турш удирдах хэрэгтэй болсон. Гэхдээ чи намайг хэдий болтол тэврэх гэсэн юм бэ гэж асуун дайрхва. Викер бултаад, Сэрия, бид Андромадиусын тусгай хавханд байна. Миний хамтрагчийг алсан чөтгөрийн ангууч нь чи бололтой. Камисын хайж байсан залуу тэр чөтгөрийн ангууч байсан бич бодохоор. Гэхдээ нэг зүйл хачин байна. Сэрия, хүн байж яаж тэргүүлэх 10 бүлмийн талаар мэддэг үлээ. Миний чөтгөрийн нүдээр ч гэсэн чиний сүнс харагдахгүй байна. Чи үнэхээр энэ дэлхийх мөн үү гэж асуухад Викер юм хийсэнгүй. Сэрия, ямар хүүтэн залуу вэ? Хэрв би чамд Камис моргийн өрөвдөлттэй түүхийг ярьж өгвөл чи надад хариулах уу? Тэр ганцхан хүнийг харахын тулд хориотой бүтэн дахин төрөв шившлийг оролцсон. Энэ бол тэр өрөвдөлттэй охины түүх. Сэрия, гэвч мэдээж тэр бүтлгүүтэж үүний улмаас бие хөдлөж чадахгүй болсон. Сүйдсэн оронд нь тэр хэд хоногийн турш шалан дээр хэвтсэн. Тэр аль хэдийн бүх зүйлийг оровдож үтсэн бөгөөд амьдрах хүслэгөө болсон байсан. Одоо хамгийн инээдтэй хэсэг нь ирж байна. Тэр чөтгөр намайг өөрийн шин найдвар хэмээн дуудсан. Гэрээ байгуулсныхаа дараа түүний чамайг гэсэн тэмүүллийг сонсох үнэхээр зүрх шимшрэн байсан шүү. Камис чамайг ганцаар үлдээсэнд уучлаарай Викер. Оронд нь би өөхөх ёстой байсан юм. Хэрв Викер амьд байвал яах вэ? Гэвч тэгвэл тэр яагаад намайг хайж ирээгүй юм бэ? Үгүй ээ, намайг ганцаар минь бүү үлдээ гэж. Би чамайг санаж байна гэж бодсон байх ба. Сэрия, чи чөтгөрүүдтэй байгуулдаг гэрээний талаар сайн мэддэг байх нь. Хэрв би өвхвөл Камис ч бас өвхнө. Чи намайг алж чадах уу гэж асуух ба. Викер маш хурдан дайрах бөгөөд. Сэрия, намайг Камисын шидэт тогтолгоо шиг шууд зүсээд гаргаад ирмэж бодоо юу? Ердийн нэг төгсөрч миний жинхэнэ хүчийг зүсэж чадах ямар ч боломжгүй бич хэлэн. Аврах том арга ясан мангас гардаж ирэн дайрах ба. Викер, яасан? Мангас руу дайрах боловч Викер цохигдсон хол шидэгдэв. Сэрия Камисыг аврах талаар март. Чи надаас болж үхэх болно гэж хэлв. Викер хэрв Камис морг намайг аврахын тулд чөтгөртэй гэрээ байгуулсан бол Камис моргийн ирээдүй баатар болохоос чөтгөртэй гэрээ байгуулагч болж өөрчлөгдсөн шалтгаан нь бие биеэ ойд нууснаас болсон гэсэн үг.
Чөтгөрийг алахын тулд гэрээ байгуулсан хүнийг нь алах хэрэгтэй. Энийг би эртээс мэддэг байсан. Гэвч би яагаад тэгж хэлсэн юм бол? Чөтгөрт ядагдахгүй гэсэндээ юу? Эсвэл Камисыг эцсийн мөчөд нь тайвшруулахын тулд уу? Тийм учраас би биелүүлж чадахгүй зүйлээ хэлсэн гэрэгүү гэж бодох ба. Сирия. Тулалдаж байхдаа чи маш их зүйл бодож байх шиг байна гэж хэлнэ. Сүүлрээ дайрах ба. Викер. Гэвч хэрэг өчүүхэн төдий ч гэсэн найдвар байгаа бол би үүнээс зуурч үлдэхийг хүсэж байна гэж бодов. Сирия. 9 болон 10 дугаар элит бүлэнгүүд. Тийм ч хүчрхэг биш хүн төрлөختөнд ядагдана гэж хэн санах вүлээ? Викер. Ван Баскервилл. Манай чөтгөрийн ертөнцийн хаалгыг нээх явдал хойшлогдсон нь чамаас болсон гэдгийг чи мэдэж байна уу гэж уурлан хашгиран дайрах ба. Уул хад нүргэлэн нурж Викер цээж нэвт сүлбэгдэн хүчтэй цогцолтод өртөн цусаар буйлж өв. Сирия. Намайвч ялж чадахгүй өчүүхэн төгсөвч байж. Чи одоо хүртэл Камисыг аврах талаар бодсоор л байгаа хэрэггүй. Чөтгөр, эцэст нь чи бол зүгээр л гайхамшиг тохиохыг хүлээж сууга өрөвдөлтөй хүн төрлөختөн гэж хэлэхэд. Викер. Гайхамшиг гинэ. Надад энэ үг таалагдж байна гэж хэлээд эвэрнээс нь бариад. Тухаараа хүчтэй мөргөн. Викер. Камис Морг, миний яриаг сонсож байна уу? Энэ чөтгөрийг ганцаараа зүсэж чамааг аврах нь надад хэцүү байна. Гэрээг эсэргүүц. Чиний сүнсийг хүлжгүй чөтгөртэй байгуулсан гэрээ туйлих биш. Чи шидэнд гаргууд учраас үүнийг хийж чадна. Гэрээний эсрэг зогссны төлөөсөнд чиний сүнс шатах болно. Гэвч яг тэр мөчөд би энэ чөтгөрийг алах болно. Бид хамтдаа гайхамшигыг бүтээх болно гэж хэлэх ба. Сирия. Чи галзуу юм уу гэж хэлнэ маш хүчтэй өшөглөх ба. Чи үгсэн цэрэг минь бол. 9 ба 10 дугаар бүлэгмийн. Орныг нөхөхийн тулд би чамайг зүтгүүлэх болно. Чи хүн төрлөختнийг устгах болно гэж хэлв. Викер. Би чамайг алах болно. Чөтгөрөө гэж хэлэх ба. Хачин юм аа. Найдваргүй гэж бодож байсан тэр захидлын агуулга. Яг одоо миний цорын ганц найдар болно гэж бодсонгүй. Чи миний амьдралд тусалнаа гэж. Хизээж ийм зүйл болно гэж төсөөлсөнгүй. Хуйго. Ле Баскервилл гэж бодох ба. Сирия. Тэгвэл зүгээр л үх. Викер. Ван Баскервилл гэж хэлэх ба. Викер. Би өөрийгөө элдний мастер болно гэж хизээж төсөөж байсангүй гэж бодов. Үзэгдэр шилжиж Хуйго дээд зэрэглэлийн төгсөрч байхдаа чиний хийж чадах зүйл бол ердөөл боших 7 дугаар техник байсан. 7 дугаар техникийг төгс болгохын тулд чи элдний мастер болох хэрэгтэй. Тийм учраас би элдний мастер болохын тулд туулсан бүхий л үйл явцаа бичиж үлдээж байна. Би чамайг төрснөөс хойш удалгүй элдний мастер болсон. Би чамд энэ түүхийг өмнө нь ярьж байсан ч эхнэр болон Пенезопе нарыг алдсны дараа би маш их цөхрөлд автсан. Би өдөр хоногийг элд савэ галзуурсан мэт өнгөрөөж байлаа. Тэр үед миний зэрэг дэм ердөөл дээд зэрэглэлийн төгсөрч байсан юм. Элдний мастер болохын тулд би өдөр бүр элдээ далааж савдаг байв. Гэвч би хичнээн олон удаа тэгж оролцсон ч элдний мастер болж чадаагүй юм. Өвснөөс зуурах мэт найдваргүй мэдрэмжтэйгээр би 10,000 захидлын номын сангийн номуудыг нэг нэгэнгүү шүүж үзээд үүнийг олсон юм. Үүнийг өмнөх үеийн элдний мастер үр хойчтой зориулан үлдээсэн. Төгсөгч болохын тулд хүн бүх сэтгэл хөдлөлөө хаях ёстой. Гисэн хэдий ч элдний мастер болохын тулд хүн өөрийн сэтгэл хөдлөлөө эргүүлэн олж авах хэрэгтэй. Би тэр үгсийг дагаж баяр баясгалан, уур хилэн, уйтгар гуниг таашаал авч сурахын тулд маш их хичээсэн. Баярлах, уурлах, гониглох, давдлах гэж янз бүрийн аргаар оролдож үзсэн. Гэвч сэтгэл хөдлөлийг хүчээр бий болгох гэж оролцсон нь маш ноцтой сөрөг үр дагавруудыг дагуулсан юм. Нэг мэтгэл би уурлах ёстой үедээ инээж, баярлах ёстой үедээ хөмсөг зангиддаг болчихсон байлаа. Энэ нь миний сэтгэл хөдлөлөө илэрхийлэх арга барилыг бүрэмсэн устгасан юм. Тиймээс миний элдний мастер болох зам аажмаар төөрөгдлийн яндан болон хувирсан. Элдний минь хүчээр тайлгдаж чадахгүй байсан тэрхүү цангааг тайлахын тулд би өөрийн хүчээ бүлэгмээ сэргээхэд ашиглаж хүчээ зузаатгахын тулд олон хүүтэй болсон. Бүлэгмийн дүрмийн дагуу би нялх хүүхдүүдээ элдний үлгий рүү илгээдэг байлаа. Гэвч би огт төсөөлөөгүй газраас нэгэн зүйлийг ухаарч ойлгосон юм. Юу ч мэдэхгүй тэр жаахан нялх амтан ямар шалтгааны улмаас тэгж үхэн хатан тэмцэнэ вэ? Тэр нялх хүр яагаад бие рүү нь ус нэвчиж буй тэр их өвдөлтийг төвчж байгаа юм бэ? Үүнийг харсны дараа миний цээжинд ямар нэгэн зүйл цоглоод авах шиг болсон.
Авьяас чадварыг олж харсан тэрхүү баяр баясгалан. Тийм жаахан амьтныг тийм хэрцгий газар руу илгээсэндээ төрсөн уур хэлв. Тэр хүүхэд болон миний биедэр шахнаас үүдэхтэй уйтгар гуниг. Энэ хүүхдийн ирээдүй хүлээж буй тэрхүү таашаал. Сэтгэл хөдлөлийн тэрхүү нарийн түүхтэй далай донд би өөрийн ухаарлыг олж авсан юм. Тэгээд дараагийн өдөр нь би элдний мастер болсноо мэдсэн. Померианыг багтаагаад надад элдний мастер болох боломжийг олгосон нь чи надад бүх зүйлийг өгсөн мэт санагдаж байна хүү минь. Элдний мастер болох зам нь чи тэрхүү нарийн түүхтэй сэтгэл хөдлөлүүдийг хэрхэн мэдэрч чадаж байгаагаас хамаарна. Хэрв энэ чийл юм бол би чамааг элдний мастер болж чадна гэдэгт итгэж байна. Викир хайртай хүүдээ гэж бичсэн байв. Энэ үед Викир Сириад тоосоо гүгүүлж байх ба. Викир өмнөх амьдралтай минь харьцуулахад түүнийг огт өөр хүн болчихно гэж хэн санах вүлээ. Сириагийн шидийг устгахын тулд би элдний мастер болох хэрэгтэй байна. Надад яг одоо бурхны ариун хүч байхгүй учраас би өөрийн гэсэн ухаарлыг олох хэрэгтэй. Хуйго Ле Баскервиллийн хэлсэн зүйл. Уур хилэн бас магадгүй уйтгар гунигч миний дотор оршсоор байгаа. Гэвч энэ нөхцөл байдалд баяр баясгалан болон догдлол бол гэж инээн зогсоход. Сирия, тэр ямар царай вэ? Би чамаас асуулт асуусан гэж уурлан дайрах ба. Викир нэг хөлөө алдан дайралтанд өртөх боловч Викир Баскервиллийн 7 дугаар техник гэж хэлэн дайрах ба. Сирия, чи номын ухаантай амьтан биш байна. Муу золбон нохой. Чи тиймэрхүү дайралтаар миний хойгийг нэгтэлж чадахгүй гэж хэлэн нүүрнээс нь бариад. Би чамааг юуны араас хөөсөлдөж байгааг мэдэхгүй юм. Гэвч чи үнэхээр комиссийг сэрж надтай байгуулсан гэрээнийхээ эсрэг зогсож зүрхэлнэ гэж бодоод байгаа юм уу? Тэгвэл чи үүнийг тэсвэрлэж чадах эсхийг чинь харъя гэж хэлэн асар хүчтэй газар савх ба. Сирия, тэр дайралтанд өртчгөөд чи үгсэнгүй гэж хэлэн Викирийг хөдөлгөөнгүй болгох ба. Чи үнэхээр хүн мөн гэж үү? Асуун. Тэнгэрээс асар олон том гар гарч ирнэ дайрах ба. Викир босоод хөдлөгч хэцүү байна. Наранд шарсан саламандрын чадвараар биеэ эргүүлэн сэргийж чадахгүй. Гэхдээ л гэж бодох ба. Сирия, дахиад яагаад гэж уурлах ба. Би босож хөдлөх хэрэгтэй байна. Хэдэн ч удаа хийх шаардлагатай байсан хамаагүй гэж хэлэн давлан алхах ба. Камис, тэнэг амьтан, миний харахыг хүссэн царай чинь энэ биш байна гэж хэлэх ба. Сириагийн нүүрний нэг хэсэг байхгүй болсон байг. Сирия, юу гинэ? Яаж гэж гайхах ба. Камис, чиний хэлснээр би үүнийг хийчихлээ гэж хэлэхэд. Сирия, Камис, морг, хэрв чи гэрэний эсрэг явбал чиний сүнс үүрэн бутрах болно гэж хэлэхэд. Камис, би түүнийг удаан барьж чадахгүй. Тиймээс түүнийг дүр жарах. Хэрв чи бүтлгүүртвэл миний хүзүү чиний элдний гэр болох болно шүү гэж хэлв. Викир, ийм үед тоглоом хийж байдаг. Баатрын хувьд хүлээгдэж байсанчлан. Чи үнэхээр 100-аас 100 байна, Камис морг. Камис, чи үүнийг дөнгөж сая ухаарч байгаа юм уу? Тэгвэл надад харуул. Миний дурвсан тэр хүнийг гэж хэлэхэд. Сирия, та нар шиг галзуу нагшнууд. Та нар миний хойгийг нэвтэх чадна гэж үнэхээр бодоод байгаа мó гэж хэлэн хамаг хүчээрээ дайрах ба. Викир бүх дайралтыг хормын дотор устгаад зүрхэнд тийм олон сэтгэл хөдлөл оршдог гэж түүний хэлсэн нь үүнийг хэлж байсан юм болов? Би ердийн үед мэдэрдэггүй байсан тэрхүү сэтгэл хөдлөлүүдийг мэдэрч чадж байна. Чи намайг мартаагүйд би маш их баяртай байна. Ирээдүйн баатар шархацсанд би маш их уурлаж, чиний ингээд тэнцэж байгаад чинь сэтгэл минь маш их өрдөж байна. Гэвч бидний энэхүү төгс иргэн нэгдэхтэд миний сэтгэл маш их давталж байна. Энэ их миний дотор оршиж буй зүйл гэж хэлэн чөтвөрийн доторх камистер Викир ирэх ба. Бата, Викир, 7 дугаар техник гэж хэлэн Сириаг 2 хуваасан байв. Викир бүх. Хүмүүс амьдралынхаа туршид өөрт нь тохирохгүй өнгөт нүдний шил зүүдэг. Гэвч тэрхүү шилийг авч хайсан хүмүүс жирийн хүмүүсийн олж харж чадахгүй зүйлсийг харж чаддаг төдийгүй. Тэднийг хялбархан цавчиж орхидог. Дээд зэгт хүрсэн тийм хүмүүсийг сэлэмний мастерууд гэж нэрлэх тэмрэж бодов. Сирия, байж боломгүй юм. Миний даатгавар бол үүдийг нээх гэж хэлэн сарнин бутрах ба. Викир, би ягд хуучирч ийсэн хувцас өмсчихсэн байсан мэт санагдаж байна. Миний хүч чадал хараа болон шийдвэр гаргах чадвар минь урд өмнө нь гигантны надаас гаргаж байсан манатай огт харьцуулшгүйгээр дээд түвшинд хүснийг би мэдэрч байна. Камис, морг, тэр зүгээр болов гэж эргэн харах ба. Викир, уйж байна. Бидний удаан хүлээсэн уулзалт биелгээсэй гэж бодон Камисийн хажууд унан ухаан алдах ба.
Викирийн тавьсан хаалт арилж, бяцхан хадагтай, санаа зовсон шинжтэй үсэрч төвхсөж байх. Рус тэдний хажууд ирээд Камисийг авч явах ба. Викир, хүлээгээрэй. Чиний хөдөлж чадаж байгаа чинь Камис аюулгүй байгааг илтгэж байд. Ямар азар вэ? Бид уулзаж чадаагүй нь харамсалтайч хоёулаа энэ газараас аль болох хурдан холбох нь хамгийн зөв сонголт байх болно. Надад нэг хүсэлт байна. Үүнийг Камист өгөөрэй. Хэрв тэр надтай уулзахыг хүсвэл тийшээ очих хэрэгтэй гэж хэлэн нэг зүйл өгөх ба. Үзэгдэл шилжиж сурагчид академи руу хардсан хорон санаатан бол шөнийн анч нохой байсан гинэ. Юу? Нэрэ гэж юу? Хохирол нь хэр их байгаа бол сурагчид санснаас огт өөрөөр ямар ч хохирол учраагүй гинэ гэж ярилцах ба. Бинка. Тэгэхээр тэр гавлын ясан баг зүүсэн охин хар шиттэн байсан байх нэ. Тьюдор. Тийм ээ. Тэр шөнийн анч нохойтой тулалдаж байх шиг харагдсан. Үүнийг хэлэхэд ичмээрч би тэдний дундуур орж зүрхлээгүй. Пиги. Би дэндүү хайсандаа болоод ухаан алдах гэж байна гэж бодсон. Санчо. Шөнийн анч нохой. Тэр миний харж байсан хамгийн хэрцгий хүн байсан гэж ярилцаж байх ба. Викир. Би ч бас адилхан маш их айсандаа болоод амьсгалж чадахгүй байсан гэж хэлэн барж ирэх ба. Манай хэд. Викир. Чи хаагуур явж яваа. Бид маш их санаа зовлоо гэж байхан асуув. Долорес Викир. Бид энэ гудамжийг шалгаж байхдаа чамайг огт олж хараагүй. Чи хаана исэн бэ? Бидний мэдих Викир найзуудыг минь орхиод ганцаараа нуугдах хүн биш дээ гэж хэлэн асуухад гурван нэхэр. Чи. Тийм ээ, чи муу жирийн иргэн. Чи яаж ганцаараа хамгаалтанд гарч зүүфэлдэг байна? Яаж гэж хашгичв. Хэрв чи дахиад бүх зүйлийг ганцаараа дур мэдэн хийгээд байвал бид яах болж байна? Дараагийн удаа битгий ингэрэ гэж Викир рүү уурлах ба. Синктер. Юу? Тэгэхэр тэр бүлгэн байгуулж байсан байх нэ. Бид дахиад л нөхцөл байдлыг буруугаар ойлгох төвхөө гэж хэлэх ба. Викир. Тэр зүгээр байх ёстой тийм үү? Камис. Чамтай дахин уулзах өдрийг би тэсэн ядан хүлээх болно гэж бодох ба. Энэ үед Рус Камисийг эмчилгээний бөмбөлөг дотор хийсэн байх ба. Камис гарч ирнэ. Камис. Миний бие үнэхээр сүрчээ. Сирия галзуурч бидний гэрээг зөрчснөөс боллоо. Үүнээс болоод би түүнтэй мэндэлж чадсангүй. Би яагаад түүнийг өгчихсэн гэж тэнийг юм шиг бодож байваа. Гэхдээ тэр өөрөө маш их гэмтэл авсан байсан ч намайг бэртээхгүй тулд чадах бүхнээ хийсэн. Энэ нь ямар ч байсан намайг нандиндаг гэсэн үг тийм үү гэж ичингүүрэн бодов. Энэ удаад би түүнтэй хамт тулгацсан бөгөөд ганцаараа орхиж яваагүй. Бид бууж өгөөгүй учраас л Викир бид хоёр үүнийг хийж чадсан. Чи юу гэж бодож байна? Викир бол миний амьдралаа зориулахад харамсахгүй тийм л хүн биш гэж юу Сирия гэж асуух ба. Сирия бяцхан чөтгөр болон ховирсан байв. Сирия. Чи яаж бидний гэрээний эсрэг явж зүрхэлдэг байна? Энэ бол лойвор гэж хашгичв. Камис. Би өөрийн биеийг бүрэн хяналтанд авчихлаа. Викир үнэхээр миний чамтай байгуулсан гэрээг тасалж чадсан гэж үү? Гэхдээ чи яагаад үхээгүй юм бэ гэж асуув. Сирия. Тэр чинь чи бидний 12 цагийн гэрээг зөрчсөн болохоор тэр. Поргуулийн ачаар би хэсэг хугацаанд амьд байж чадна гэж хэлв. Камис. Би одоо чамайг шидээрээ шууд бяцлаад алж чадах юм шиг байна гэж хэлэн шидээр хавчих ба. Сирия арх өвдчихээн. Би юу ч хамаагүй хий. Ууя намайг битгий асраа гэж хашгичв. Камис. Чи юу ч хамаагүй хийнэ нэ. Тэгвэл надад өөрийн бүх хүч чадал эрх мэдлээ өг. Бидэнд одоо ямар ч гэрээ байхгүй. Одооноос бид эзэн болон боол гэж хэлв. Сирия. Тэр бол чөтгөр гэж бодов. Камис. Гэхдээ чиний ачаар би Викиртэй уулзах чадлаа. Сирия. Одоо чи юу хийх гэж байна вэ гэж асуухад. Камис. За бүгдээрээ үүдийг нээх үү гэж асуухад. Сирия. Нэрэ гэж үү? Чи үнэхээр тэгэх гэж байгаа юм уу гэж гайхан асуув. Камис. Би зүгээр л тавлсан юм. Чамайг намайг галзуурчихсан гэж бодоо юу гэж асуув. Камис. Биеэ ирүүд болгох нь миний хамгийн ихний зорилго. Би моргийн эдгэн рүүгээ буцах хэрэгтэй байна. Викирийг амьд бөгөөд зүгээр байгааг мэдсэн болохоор би өөрийн сүйтгэсэн зүйлсийг буцааж сэргээх хэрэгтэй. Мөн багшийнхаа үгхийг зарлаж башуудах хэрэгтэй байна. Баярлалаа багшаа. Таны ачаар би түүнтэй дахин уулзаж чадсан шүү. Хэрв би академид ийсвэл түүний дүү болох байх та. Викир, бид дахин уулзах тэр өдөр чи минийх байх болно гэж бодох бай. Ингээд олон үйл явдалтай академийн наадам өндөрлөсөн. Гэвч наадмын дараах үр дагавар нь унтарч амжаагүй цог шиг үлджээ.
Сурагчид наадмын үеэр шөнийн анж нохой актемд ирсэн гэдэг үнэн үү? Тэр ирээд актем руу хавцсан гин. Үнэхээр аимшигтай юм. Гэхдээ профессорууд түүнийг зогсоосон. Тийм байлаач түн шиг хорон санаатныг Лүү Билбаг шоронд хорих хэрэгтэй гэж гайхацгаав. Сурагчид би өөр нэг хорон санаатан гарч ирсэн гэж сонссон. Бүртгэдгүй хар шиттэн гин. Гэхдээ тэр хоёр хорон санаатан хоорондоо тулалдсан. Түүний ачаар профессорууд тэднийг амархан хөөж чадсан. Юу ч мэдэхгүй сурагчид болсон явдлын талаар хөвгөлтэйгээр ярилцсан. Хэрв бүх зүйл буруугаар илгэсэн бол шөнийн анж нохон хэрэг маш том даймшиг болж хувирах байлаа. Гэвч тэд үүнийг зүгээр л нэг хов жив болгон замхруулж чадсан юм. Долорес хэн энэ нийтлэлийг бичсэн бэ гэж чангаар асуув. Шөнийн анж нохог игддэг тэрхүү тэрс үзэлтний талаар шөнийн анж нохон үйлдсэн гэмт хэрэг хэрээс хэтэрлээ. Шөнийн анж нохоо эзэн хааны актемийг отож байгаад халтсан. Түүний үйлдэл нь хүн төрлөختөн болон улс орны эсрэг чиглэсэн. Тэр бол заавал шийтэгдэх ёстой хорон санаатан гэж бичсэн байх ба. Долорес наадмын үеэр нийслэл даяар сүйтгэгдсэн байгууламжууд бол эзэн хааны банк, нийслэлийн цагт цамхаг, Индулгентийн үнчин хүүхдийн асрамжийн газар, хааны дурсгалын цогцлбор гээд дурдаад байвал дуусахгүй. Шөнийн анж нохоо наадмын үеэр ямар нэгэн үүмэн самуум тариагүй. Тэрхүү үүмэнийг хэн болох нь үл мэдэгдэг хар шиттэн тарьсан. Долорес чи дахиад уу Викер гэж дайхан асуухад. Викер энэ нийтлэлд шөнийн анж нохоо наадан дээр ирж сурагчдыг хятсан мэтээр харуулсан байв. Хэдийгээр тэр эзэнт гүрний гэмт хэрэгтэн боловч наадмын тэр өдөр юу ч хийгээгүй нүнэм. Тиймээс энэ нийтлэл сэтгэл хөдлөлтөд авталгүй. Илүү бодит баримттай байх хэрэгтэй гэж бодох ба. Ер нь хэн энэ нийтлэлийг бичсэн бэ гэж асуув. Викер энэ нийтлэлийг клубийн зөвлөх багш профессор Винсигийн зааврын дагуу би бичсэн юм гэж хариулав. Долорес намайг байхгүй хойгуур яагаад ийм зүйл болчих вэ гэж байхав. Сурагчид чи наадмын үеэр оюутны зөвлөлийн ажлаараа завгүй байсан шүү дээ гэж хэлв. Долорес гэхдээ баримтыг нэгтгэж үзлгүүгээр нийтлэл бичих ёсгүй байсан юм гэж хэлээд. Нийслэлийн гарнизноос өнөө өглөө гаргасан аль биесний мэдэгдэл энэ байна. Нийслэлийн чухал түүхэн дуусгах газруудыг сүйтгэсэн хүн нь шөнийн анж нохоо биш гэж тэд хэлсэн. Долорес шөнийн анж нохоон бэлэг тэмдэг болсон зэвсэг бол сэлэм гэж хэлээд. Гэвч хэргийн газраас ямар ч шилмийн мөр олдоогүй нь саяхан тодорхой болсон. Үлдсэн цорын ганц мөр нь аврах том могоо мөлхөөд өнгөрсөн мэт мөр байсан билээ. Долорес түүний албан ёсны хорон санаатны нэр нь хатагтай Уроборос. Тэрхүү нууцлаг хүнийг эмгтэй хүн гэж таамаглаж байгаа. Хадлага үрдсэн сэдв нь тодорхойгүй бөгөөд түүнийг төгсөгч гэж үзэж байгаач ямар зэвсэг хэрэгэлт нь тодорхойгүй байна. Бараг бүх гэрчүүд үгсэн бололтой гэж хэлв. Тийм учраас бүх гэмт хэрэгт шөнийн анж нохоог бодлогогүйгээр буруутгаж болохгүй. Уран хорон санаатан байгаа болохоор тэдгээр гэмт хэрэгүүдийг зөв заагдаж ялах ёстой биш гэж юу гэж ярилцаж байхад. Викер энэ тиймч чухал биш байна. Би зүгээр л шөнийн анж нохоон талаар сэжигтэй дүр төрх бүрдүүлэх хэрэгтэй гэж бодсон юм. Учир нь тэр нэг өдөр ямар нэгэн сэжигтэй хэргийн улмаас шүүмжлүүлж таарна гэж бодох мөчөд Тьюдер шөнийн анж нохоог төр орхиод энэ хатагтай Уроборос гэгч нь юу нэмбэ гэж асуув. Санчо идэрсэн сорын ганц зүйл нь юрдөөд аврах том могоо мөлхөөд өнгөрсөн мэт мөр гэж юу гэж асуухад. Синклер гэхдээ тэр хорон санаатныг эмгтэй хүн гэдгийг тэд яаж мэдсэн бэ гэж асуув. Долорес хэргийн газар бүрт уруулын будгийн мөр үлдсэн байсан гин. Тэрээр үйлдсэн гэмт хэрэгээрээ гайхуулахыг хүссэн бололтой гэж хариулав. Викер үүний цаадах түүнээс идэхэн шөнийн анж нохоод хандсан нөхөрлөлөө эсвэл хорслоо гэдгийг би мэдэхгүй байна. Ямар ч шалтгаантай байсан. Хэрв тэр миний чөтгөрийн анд саад болвол би зүгээр л түүнийг устгах хэрэгтэй хэмээн бодов. Ана би ирлээ гэж хаалга өшүүлэн орж ирэв. Долорес Ана чамд яагаад ийм олон баримт бичиг байгаа юм бэ гэж асуухад. Ана наадам дууссаны дараа бидэнд маш их мэдээлэл ирлээ. Викер чи энд байсан байх нэ. Яг сайн байна. Чамд хаягдсан захидал ирсэн байна гэв. Викер баярлалаа гэж хэлээд над руу ирсэн захидал гэж хэлэн уншихад. Викер юу? Энд чинь 1-р улирлын сургуулийн төлбөр төлөх тухай зааварчд байгаа. Үзэгдэл шилжих ба. Осирис би чиний сургуулийн төлбөрийг төлж чадна. Гэхдээ чи юу бодоод байгаа юм бэ гэж асуухад Викер өмнө танд хэлсэнчлэн би академид байхдаа Баскервиллийн хүн гэдгээ нуухыг хүсэж байна. Сургуулийн төлбөр төлөх эцсийн хугацаа дуусахад ердөө ганцхан 7 хоног үлдээдэ. Би бусдын зөвлөсөн зүйлийг даахыг хүсэхгүй байна. Миний зан төлбөрийн оноо хасагдсны улмаас би бүтэнд итгэлийг авч чадаагүй хэмээн бодов. Осирис
Тэр яагаад өөрийн чадвараа ингэтлээ нуухыг хүсэж байгаа юм бол гэж бодов. Арай тэр хүчээ нуусан арчаагүй амьтан байхыг хүсэж байгаа юм биш үсттэй. Тэрхүү хөвшмөд ойлголтыг би ойлгодог байсан үе бий. Би сул дорой хүмүүсийн дунд хүчээ нууж байгаад асуудал үүсэх үед яг цагаа олж гарч ирэхийг хүсдэг байсан хэмээн бодоод. Осирис хэрв түүний хүсэж байгаа зүйл тэр юм бол гэж бодоод чи яагаад цагийн ажил болгож мангас арнаж болохгүй гэж асуув. Викир байхах ба. Осирис азарчдын мүлгмээс газарч авч мангасын анд яв. Тэгвэл чиний мөрөөдөжгүй тэр салбар руу орох боломж чинь усам нэмэгдэнэ гэж хэлв. Викир энэ миний мөрөөдөл мөн үү үгүй юу гэдгийг би мэдэхгүй байна. Газарчдын мүлгэм тийм үү? Бодоод байхад санаанд орж байгаа нэг газарч байна. Дахин төрхөөсөө өмнө Онгоцын үед хүн төрөлхтний холбоотны хүчинд маш том хувь нэмэр оруулсан нэгэн дайчин байсан юм. Миний мэдэх мангасын нэвтрхий толиудын ихэнхийг тэр л бүтээсэн бөгөөд ирээдүйд түүний судалгааны ачаар мангасын эко газар зүй гих судалгааны чиглэл бий болсон билээ. Гэвч тэр хинтэй ч холбоогүй хөдөөний нэгэн тосхны залуу байсан. Чөтгөрүүдтэй хийсэн тулалдааны үеэр түүнийг дэмжих хинч байгаагүй тул тэрээр залуугаараа нас барсан. Би түүний талаар маш их зүйл мэднэ. Хэрв би ирээдүйн сайн сайхны төлөө түүнийг амьд байхад нь өөрийн талд оруулж чадвал биж бодоод. Викир баярлалаа. Би тэгье гэж хариулав. Осирис би тус болж чадлаа гэж баярлан бодов. Үзэлдэл шилжиж. Бадарчдын бүлэм Шерпа. Бүлгмийн гишүүд. Бүлгмийн дарга буцаж ирлээ гэж хаширалдав. Өнөөдрийн ан ямар байв да гэж асуухад газарчдын бүлгмийн эзэн Фин та бүхний харж байгаагаар амжилттай боллоо гэж хариулав. Бүлгмийн гишүүд. Бүлгмийн даргаас л ийм зүйл хүлээх хэрэгтэй шүү дээ. Төгсөвчд үнэхээр өөр төвшнөх юм а гэж баясцгаав. Фин хаха би жаахан амрах гэсэн юм гэж хэлээд. Фин санаа алдана. Энэ сард дахиад л асуудалд орчихлоо. Энэ нь миний хоолны заргалуулан бүлгмийн гишүүдийн цалин нөхөхөд хүрэлцэхгүй байна. Томоохон хүсний цэргийн бүлгмүүдээс болоод би хүссэн зүйлээ ч хийж чадахгүй юм. Арт талын дэмжлэг байхгүйгээс болж ингэж их шансах нь хэвийн үзэлгэлөө. Энэ бүхэн миний буруу. Хэрв би залуу байхдаа мөрөөдлийнхаа араас хөөцөлдөж яваад залжуулаагүй байсан бол одоо ингэж санхүүгийн хүндрэлт орохгүй байх байсан юм гэж бодов. Фин, би гэж нэг тэнэг амтан. Хэрв одоош боломж байгаа бол би мөрөөдлийнхаа араас хөөцөлдмөр байна. Төмөрт цуст гэр бүл. Баскервиллийн гэр бүлд нэгдэх нь миний мөрөөдөл шүү дээ гэж бодох ба. Викир. Миний Фин гэдгээрээ автортай тэр хүн байгаа газар нь энэ Шерпа мөн үү гэж бодох ба. Бүлгмийн гишүүн. Чи залуухан харагдаж байна. Манай бүлгмийн даргын нэрийг ингэж амны зоргоороо хэлж зүрхтэх чинь яаж байгаа юм бэ гэж уурдан асуухад. Викир. Би захиалга өгөх гэж ирсэн үйлчлүүлэгч байна гэж хариулав. Бүлгмийн гишүүн. Үйлчлүүлэгч байхаараа ингэж их зан гаргаж болдог гэж бодоов гэж хэлэн дайрах гэж оролдоход. Викир. Чи ядаргаатай юм гэж хэлээд цааш алхав. Бүлгмийн гишүүд чи гэж уурлан дайрах ба түүнийг бариад ав гэж хашгирахад. Викир үсрэн даргын өрөө рүү цонхоор орох ба. Фин байхах ба. Викир. Бүлгмийн даргын өрөө энэ мөн үү гэж асууад. Чиний би хавыг ажвал чамайг Фин гэж таамаглаж байна гэж хэлв. Фин. Чи хэн бэ гэж цочсондоо чамдаар асуув. Викир. Би захиалга өгөх гэж ирсэн үйлчлүүлэгч байна гэж хариулахад. Фин. Үйлчлүүлэгч гэж гайхан асуув. Викир. Маа, энэ миний захиалгын хүсэгт байна гэж хэлээд цаас өгөв. Фин. Хурдан юм гэж бодов. Миний хариу үйлдэл үзүүлж амжихааргүй тийм хурдан байна. Тэр үнэхээр өндөр чадвартай нэгэн байна гэж бодох мөчөд. Фин. Ихмээ, хэрв чи албан ёсны хүсэлт гаргадгүйгээр ингэж орж ирж байгаа бол гэж хэлж байтал. Викир. Миний ажилд авахыг хүсэж байгаа газарч бол чи. Фин гэж хэлв. Викир. Баскервиллийн гэр бүлийн хараат албад бодохыг хүссэндээ тус гэр бүлд тасралтгүй зочилдог байсан тэрхүү алдартай хүнийг би яасан ч мартаж чадахгүй гэж хэлээд. За ямар байна? Надтай хамтрахыг хүсэж байна уу гэж асуув. Фин. Та чин эрхэм Викир ван Баскервил үү гэж сандран дуу алдах ба ийхүү энэ хэсэг дуустдаг. Энэ удаагийн Part Mine ийхүү дуусаж байна. Лайк дараад Softman subscribe хийж биднийг дэмжихээ мартаваа. Дараагийн бичлэг хүртэл түрүү иштэй.